Тэгээ сая энэ Эрдэнэтийн юм ингээд эргээд ухчихсан чинь тэр нөгөө би ямар бүх юмыг үзэл сууж байгаа юм болцоо байх биш. Тэр гол төгжээг нь мултаа иччихсэн. Тэр гол төгжээг нь мултаа иччихсэн. Яаж мултсан байна гэж 13-нд нөгөө хөрөнгө оруулалтын хууль гэж нэм баталсан шүү дээ. Тэгсэн. Тэр хууль батлагдах үеэр нөгөө 100 саяас дээш хөрөнгө оруулалт хийхээр бол их хурлаар гэрээг нь батлана гэдэг заалтыг цэвэрлээ ачиж. Тэгээ би энэ Эрдэнэтийн юм ингээд бүх юмнууд нь ингээд 4-5 жилийн хугацаагаар ухаад өчглөөр 90 улсын тийм найрамчсан төлөвлөгөөр энийг хийсэн байна. Тэгтээ эн чинь бол зөвхөн Эрдэнэтийн асуудал биш. Монголын өнгөт металлын бүх урдыг тодорхой бүлэглэлийг эрхшээлд оруулах 90 улсын том бодлого энэ цаана явагдсан байна биш. 2006 оны ашигт малтамлын тухай хуулийн 29-ийн 4-т 100 сая доллароос дээш үнийн дүнтэй бүх гэрээг улсын хурлаар хэлэлцэхээр заасан байлаа. Оюу толгойн ордоос монголчуудын хүртэх ашгийг 30 жилээр хойшлуулсан Дубайн гэрээг байгуулахад яг энэ заалт саад болж байлаа. Тиймээс манан бүлэглэлийн тэргүүн ерөнхийлөгч элбэгдэрж тухайн үеийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайхан бэлгээр дамжуулан хөрөнгө оруулалтын тухай хуулийг улсын хурлд оруулж улсын хурлын дарга энх болдоор дэмжүүлэн батлуулав. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлээр ямар ч хөрөнгө оруулалтыг улсын хурал биш хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 45 хоногийн дотор гаргаж өгөхөр болов.